цаана хүүхдүүдээ өнөөдөр та бүхэндээ багш нь биологийн хичээлээр гомеостаз гэсэн сэдвийг заахаар бэлдсэн байгаа. Та бүхэн ном тэтрээ гаргаад багштайгаа хамтран ажиллаарай. За бидний өнөөдрийн хичээл маань гомеостазыг хангах, дулааны болон осмосын зохицуулга, цусны сахарын хэмжээг зохицуулахад мэдрэл болон дотоод шүүрлийн тогтолцооны үүргийг тайлбарлах гэсэн суралцгуун зорилтын хүрээнд гомеостазын тухай тайлбарлан ярилцах зорилгыг биелүүлнэ. За тэгэхээр багш нь өнөөдөр үзэх хичээлийнхаа дарааллыг та бүхэнд танилцуулъя. Эхлээд цөмөрөө мэдрэлийн эрхтний тогтолцоо болон дотоод шүүрлийн тогтолцооны тухай сэргээн санацгаах болно. Дараа нь мэдрэлийн эрхтний тогтолцоог дотоод шүүрлийн эрхтний тогтолцоотой харьцуулаад эцэст нь гомеостазын тухай, гомеостазын зохицуулгын эргэх холбооны механизмыг тайлбарласнаар бидний өнөөдрийн хичээл дуусах болно. За ингээд хичээлээ эхлүүлэхийн өмнө багш нь та бүхэнд сэргээн санах хоёр асуулт бэлдсэн байгаа. Тэгэхээр багшийнхаа бэлдсэн асуултыг анхааралтай уншина уу. За нэгдүгээрт нь мэдрэлийн тогтолцооны зохицуулга явагдахад хэр хугацаа зарцуулагддаг вэ? Хоёрдугаарт нь мэдрэлийн тогтолцооны зохицуулгын сул тал бол их хэмжээний энерги шаардлагадаг явдал юм. Тэгэхээр мэдрэлийн тогтолцооны зохицуулгад шаардлагатай энерги юунд зарцуулагддаг вэ? За багш нь та бүхнийг саяхан мэдрэлийн эрхтний тогтолцооны тухай үзээд дууссан учраас өмнөх мэдгээчин сэргээн санахтай холбоотой ийм хоёр асуулт бэлдсэн байгаа. Одоо багш нь та бүхэнд зураг бичлэг үзүүлсний дараа та бүхэн энэ хоёр асуултанд хариулцсан байгаарай. Асуултанд хариулахдаа багшийнхаа үзүүлж байгаа зураг бичлэгийг анхааралтай хараарай. Бидний мэдрэлийн эрхтний тогтолцоо маань тарих нугас, мэдрэлийн судал гэсэн хэсгүүдээс тогтдог байгаа. Одоо бичлэгэн дээр бид бүхэн мэдрэлийн импульс, мэдрэлийн нейроноор хэрхэн дамждаг вэ гэдгийг харж байна. Тэгэхээр мэдрэлийн импульс маань мэдрэлийн нейроны эсийн мембран бүрхүүлээр калий натрийн ионууд орж гарах процессор явагдгийг яг одоо харагдаж байна. Тэгэхээр энэ процесс маань асар хурдтай явагддаг гэдгийг та бүхэн санаж байгаа бах тийм ээ. За тэгэхээр мэдрэлийн нэг нейрон нөгөө нейронтойгоо синапсын завсар үүсгэн холбогддог бөгөөд синапсын өмнөх нейрон дээр ирсэн мэдрэлийн импульсүүд синапсын завсраар нейротрансмиттер бодисуудыг нэвтрүүлэх замаар мэдрэлийн импульс дамжуулдаг болохыг яг одоо харуулж байна. Тэгэхээр та бүхэн сая үзээд өнгөрсөн мэдрэлийн зохицуулах гэсэн сэдв дээрээ синапсын тухай нарийн танилцсан байгаа. Тэгэхээр тэр зүйлээ сэргээн санаарай. Багш нь сая зураг бичлэг үзүүлэхийн өмнө та бүхэнд хоёр асуулт тавьсан байгаа. Энэ хоёр асуултанд та бүхэн бичлэгээ үзсний дараа хариулсан байхаа гэж бодож байна. Тэгэхээр өөрсдийнхээ хариултыг багшийнхаа хариулттай тулгаж хараарай. За. Тэгэхээр нэгдүгээр асуултын хариу маань амьд биеийн мэдрэлийн системийн зохицуулга асар хурдан явагддаг учраас маш богино хугацаа зарцуулагддаг гэж та бүхэн бичих ёстой байсан байх нь. Хоёрдугаар асуултын хариулт маань мэдрэлийн эс буюу нейрон нь маш нарийн бүтэцтэй. Тэгэхээр түүнийг бүтээхэд их хэмжээний энерги зарцуулагддаг. Мөн шван эс гэх мэт мэдрэлийн эсүүдийн тогтвортой үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад их хэмжээний энерги зарцуулагддаг. Мэдрэлийн импульс дамжуулах таймны болон үүлийн потенциал үүсгэхэд натрий калий ионыг шахаж гаргах болон оруулахад их хэмжээний энерги зарцуулагддаг. Эдгээр шахуурга уургийг нийлэгжүүлэхэд их хэмжээний энерги зарцуулагддаг гэдгийг бол хариултан дээрээ бичсэн байх ёстой. Тэгэхээр мэдрэлийн эрхтний зохицуулга маань ийм их хэмжээний энерги шаардлагадаг учраас бидний бие махбодод дотоод шүүрлийн зохицуулга үүсэж бий болсон байгаа. Тэгэхээр бид бүхэн дотоод шүүрлийн зохицуулгын тухай өмнөх ангиудаа мөн ярилцсан байгаа. Тэгэхээр одоо түүнийгээ цөмөрөө дахин сэргээн санацгаая. Тэгэхээр бидний дотоод шүүрлийн зохицуулга бол бие махбодын зохицуулгад мэдрэлийн зохицуулгаас илүү хямдхан боловч ижил үйлчлэгээ үзүүлэх өөр нэг арга бол маш бага хэмжээгээр ялгаран цусаар дамжин бүх биеэр тархдаг дааврыг ашиглах явдал байсан. Тэгэхээр даавар маань дотоод шүүрлийн зохицуулгын үндсэн бодис болдог байгаа. За тэгэхээр бидний бие махбодод явагддаг цусан дахь глюкозын концентрацийг хянах, цусны усны потенциалыг зохицуулах, биеийн дулаан зохицуулах зэрэг гомеостатик үүргүүд нь бүхий л хугацааны туршид зохицуулагдаж байх ёстой болохоос биш мэдрэлийн зохицуулах шиг асар хурдтайгаар бол зохицуулагдах шаардлагагүй байдаг. Тэгэхээр энэ үйл ажиллагааг явуулахад хамгийн сайн зохицсон зохицуулга маань юу байсан бэ гэхээр даавар байсан. Тэгэхээр даавар маань дотоод шүүрлийн булчирхаанаас ялгаран гардаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр дотоод шүүрлийн булчирхай гэж юу вэ гэдгээ цөмөрөө сэргээн санацгаая. За.
Тэгэхээр шүүрэл ялгаруулах эсийг агуулж ямар нэгэн сувг хоолойгүй шүүрлээ шууд цус руу шүүрүүлж байдаг булчирхайг дотоод шүүрлийн булчирхай гэдэг тийм ээ. Тэгэхээр бид бүхэн дотоод шүүрлийн булчирхайн тодорхой булчирхайнуудыг одоо биолог үзэж байгаа бусад ангиудтай бол судалсан байгаа. Тэгэхээр одоо багш нь та бүхэнд юу бэлдсэн байгаа вэ гэхээр дотоод шүүрлийн булчирхайн зураг бэлдсэн байгаа. Тэгэхээр бие махбодын дотоод шүүрлийн булчирхайнуудын байрлалыг харуулсан энэ 8 дотоод шүүрлийн булчирхайг та бүхэн дэвтэр дээрээ нэрлэж бичээрэй. За одоо цөмөрөө та бүхний нэрлэж бичсэн дотоод шүүрлийн булчирхайнууд багшийнх нь бичсэн нэртэй тохирч байна уу үгүй юу гэдгийг тааруулцгаая. За тэгэхээр эхний булчирхай маань ямар булчирхай байсан бэ гэхээр боргоцой булчирхай гэдэг булчирхай байсан байна. Тэгэхээр боргоцой булчирхайн тухай зарим хүмүүс мэдэхгүй байж болно. Бид дунд сургуулийн хөтөлбөрөөр бол энэ булчирхайн тухай судлаагүй байж болно. Тэгэхээр боргоцой булчирхай маань бидний тархинд байрладаг шорш хэлбэрийн 100% булчирхай бөгөөд энэ булчирхайнаас мелатонин гэдэг даавар ялгардаг. Мелатонин даавар бол бидний биеийн хэмт үйл ажиллагааг зохицуулдаг. Жишээлбэл сэрэх, унтах гэсэн үйл ажиллагааг мелатонин даавар зохицуулдаг байгаа. За 2 гэсэн дугаартай булчирхайг бол та бүхэн бүгд зөв бичсэн байхаа гэж багш найдаж байна. Тэгэхээр 2 гэсэн дугаартай булчирхай маань юу байсан бэ гэхээр өнчин тархи байсан. Тэгэхээр өнчин тархины тухай бид анх 7 дугаар ангид одоо амьд биеийн үржил хөгжил гэсэн сэдв дээр бие махбодын бэлгийн бойжилт эхлэх үед өнчин тархинаас ялгардаг соматотропин өсөлтийн даавар, бэлгийн үйл ажиллагааг зохицуулдаг гонадотропин гэсэн дааврууд ялгардгаа гэж сонсож байсан байгаа. Тэгэхээр бидний одоо өнчин тархи бол бүх булчирхайнуудын маань их булчирхай буюу бусад бүх булчирхайнуудынхаа үйл ажиллагааг удирддаг ийм гол булчирхай байгаа. 3 гэсэн дугаартай булчирхай маань бол бамбай булчирхай байсан. Бидний хүзүүний өмнөх хэсэгт байрладаг. Тэгэхээр бамбай булчирхай бол маш олон тооны үүрэг гүйцэтгэхэд оролцдог бөгөөд бамбай булчирхайнаас ялгардаг тироксин, тиронин гэсэн даавар ялгардаг. Цэцэн солилцооны тэнцвэртэй үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. 4 гэсэн дугаартай булчирхайг та бүхэн бас таньсан байх гэж бодож байна багш нь. Тэгэхээр 11-р ангидаа бид дархлаа гэсэн сэдвийг судлахдаа бидний дархлааны тогтолцооны гол эс болох Т лимфоцит маань сэрэ булчирхайд боловсрдгоо гэдгийг үзсэн байгаа. Тэгэхээр сэрэ булчирхайгаа бол бүх хүүхдүүд маань таньсан байхаа гэж багш нь бодож байна. За 5 дугаартай булчирхай маань бол хос бөөрөн дээр маань байрладаг. Бөөрийн дээд булчирхай байгаа. Тэгэхээр энэ булчирхай маань хос байдаг бөгөөд бөөрийн дээд булчирхайг бид нар адреналин ялгаруулдаг гэдгээр нь хамгийн сайн мэднэ тийм ээ. Адреналин бол бидний зүрхний цохилтын химийг зохицуулах бөгөөд мөн айд сандарсан янз бүрийн сэтгэлийн хөдөлгөөний үед хэмжээгээр ялгарч одоо зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг гэдгийг бол хүүхдүүд та бүхэн мэдэж байгаа. За 6 гэсэн дугаартай булчирхай маань бол нойр булчирхай байна. Тэгэхээр нойр булчирхайг бол бид бол хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон дотоод шүүрлийн тогтолцоон дээр хоёулын дээр нь ярьдаг. Нойр булчирхай маань гадаад болон дотоод шүүрлийн булчирхай үүрэг гүйцэтгэдэг онцгой булчирхай гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр дотоод шүүрлийн булчирхай үүрэг гүйцэтгэхдээ нойр булчирхайн Лангерхансын аргалахнаас одоо инсулин, глюкагон гэсэн дааврууд ялгарч цуснд глюкозын хэмжээг тогтмол барихад оролцдог байгаа. Тэгэхээр үүний тухай бид 9-р ангидаа судалсан байгаа. За 7 болон 8 гэсэн дугаартай булчирхайнууд маань бидний бэлгийн булчирхайнууд байна тийм ээ. Энэ бэлгийн булчирхай болох өндгөвч, эрэг бэлгийн булчирхай болох төмсгийг бол харуулсан байна. Тэгэхээр энэ хоёр булчирхайнуудаас маань бэлгийн дааврууд маань бидний биеийн үржлийн эрхний тогтолцооны одоо тогтолцоонд гол үүрэг гүйцэтгэдэг байгаа. За тэгэхээр та бүхэн дотоод шүүрлийн булчирхайнуудаа бүгдээрээ зөв нэрлсэн байхаа гэж багш нь бодож байна. За тэгэхээр одоо цөмөрөө хичээлийнхаа 2 дахь хэсэг болох мэдрэлийн эрхний тогтолцоо болон дотоод шүүрлийн эрхний тогтолцоог харьцуулж үзцгээе. Тэгэхээр багш нь энд нэг юм хүснэгт бэлдсэн байгаа. Тэгэхээр та бүхэн энэ хүснэгтийг дэвтэр дээрээ хийгээд нөхөж бичнэ үү. За одоо та бүхэн мэдрэлийн эрхний тогтолцоо болон дотоод шүүрлийн эрхний тогтолцооны ялгааг нөхөж бичсэн хүснэгтэй багшийнхаа хийсэн ажилтай харьцуулж хараарай. Тэгэхээр бидний мэдрэлийн эрхний тогтолцоонд оролцдог эрхнүүд бол тарих, нугас, мэдрэлийн судал зайлшгүй оролцох ёстой. Дотоод шүүрлийн эрхний тогтолцоонд оролцдог хамгийн гол эрхтэн маань өмнө нь ярьсан дотоод шүүрлийн булчирхайнууд маань байгаа тийм ээ. За мэдээлэл дамжуулагч нь бол мэдрэлийн эрхний тогтолцооны хувьд цахилгаан импульс, нейротрансмиттер бодисууд байдаг бол дотоод шүүрлийн эрхний тогтолцооны хувьд бол мэдээлэл дамжуулагч бодис нь даавар байдаг байгаа. За мэдээлэл дамжуулах хурд нь мэдрэлийн эрхний тогтолцооны хувьд хурдан богино хугацаанд явагддаг бол дотоод шүүрлийн эрхний тогтолцооны хувьд удаан тасралтгүй явагддаг. Энэ хоёр эрхний тогтолцоо маань бие биенийхээ сул талуудыг нөхөөд бидний бие махбодыг хүрээлэн байгаа орчны янз бүрийн өөрчлөлтөнд хариу үйлдэл үзүүлэх боломжоор хангаж өгдөгөө гэдгийг та бүхэн мэдэж байгаа. За
За тэгэхээр одоо цөмөрөө хичээлийнхаа үндсэн гол хэсэг рүү оръё. Тэгэхээр бидний бие махбод бол эсээс тогтсон бүтцтэй. Эс гэдэг бол бидний бие махбодын үндсэн хэсэг гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр эсийн үйл ажиллагаа хэвийн байх нь бидний бие махбод хэвийн өөрийнхөө үйл ажиллагааг тогтвортой явуулах тэр боломжоор хангаж өгдөг. Тэгэхээр эсийн үйл ажиллагааг тогтвортой байлгахад хамгийн гол нөлөөтэй зүйл маань юу юм бэ гэхээр эдийн шингэн, эсийг хүрээлэн байгаа эдийн шингэн, түүнд шимт хичээлийн бодис болон хүчил төрөгчийг зөөрлөн аваачдаг цус байгаа. Тэгэхээр эдийн шингэн болон цусны найрлага бүтэц үйл ажиллагаа тогтвортой байх нь гомеостазыг одоо бий болгодгоо гэсэн. За тэгэхээр гомеостаз нь цус болон эдийн шингэнээс бүрдэх бие махбодын дотоод орчны тогтмол нөхцөлийг хангахад чиглэсэн үйл явц байна. Тэгэхээр бие махбодын үйл ажиллагааг үр дүндээ явуулах шаардлагатай биеийн дотоод орчныг тогтвортой барих зохицуулгын системийг гомеостаз гэдэг тийм ээ. Тэгэхээр гомеостазын талаар бол бид 9-р ангидаа мөн судалсан байгаа. Ингээд 12-р ангидаа илүү гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байгаа. За. Тэгэхээр гомеостаз бол хөхтөн амьтдад хамгийн сайн хөгжсөн зохицуулгын механизм байдаг бөгөөд хөхтөн амьтдын биеийн дулаан, нүүрс хүчлийн хий, шээг зэрэг бодисын солилцооны хаягдал бүтээгдэхүүнүүд, цусан дахь глюкозын концентрац, цусны усны потенциал, хүчил төрөгч нүүрс хүчний хий зэрэг хийн солилцооны бодисуудын цусан дахь концентрац зэрэг физиологийн хүчин зүйлүүд гомеостазаар зохицуулагдаж байдаг хөхтөн амьтдын хувьд бол эдийн шингэний олон шинж чанаруудаас эс үүргээ гүйцэтгэхэд нөлөөлдөг боловч доорх гурван шинж чанар эсийн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг гэж үздэг. Тэгэхээр температур, усны потенциал, глюкозын концентрац бол гомеостазад хамгийн чухал үүрэгтэй гэж үздэг байгаа. За тэгэхээр цөмөрөө өмнө нь эзэмшсэн 9-р ангид эзэмшсэн гомеостазын тухай мэдлэг болон мэдрэл дотоод шүүрлийн зохицуулгын тухай мэдлэгээ ашиглаад багшийнхаа өгсөн энэ хүснэгтийг нөхөж бичнэ. За тэгэхээр биеийн температур буурахад ямар үзэгдэл явагдах вэ? Өсөхөд ямар үзэгдэл явагдах вэ? Бидний бие махбодын усны дотоод потенциал буурахад яах вэ? Өсөхөд ямар үзэгдэл явагдах вэ? Бидний бие дэх глюкозын концентрац буурахад ямар үзэгдэл явагдах вэ? Өсөхөд ямар үзэгдэл явагдах вэ гэдгийг та бүхэн энэ хүснэгтэн дээр нөхөж бичээрэй. За одоо саяны нөхөж бичсэн хүснэгтээ багшийнхаа хариулттай тулгаж харцгаая. Тэгэхээр бидний биеийн температур буурахад бодисын солилцоо маань удаашрдаг байна. Биеийн температур өсөхөд уургууд, ялангуяа уурга гэдэг маань бидний биед байдаг энзимүүд бол бүгд уурга байдаг. Тэгэхээр энзимүүд денатурацид орж үүргээ гүйцэтгэж чадахгүй болно. Хэрвээ энзим денатурацид орж үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд бидний бодисын солилцоо хэвийн үргэлжлэх боломжгүй болно гэсэн. Хэрвээ бидний бие дэх усны потенциал өсөх юм бол ус осмосын үзэгдлээр эсээс гадагшлан бодисын солилцоо удаашрах юм уу зогсно. Өөрөөр хэлэх юм бол эсийн сэвнгийн концентрац ихснээс болоод бодисын солилцоо удаашрна гэсэн. Бие дэх усны потенциал буурах юм бол осмосын үзэгдлээр эсэд нэвтрэн орсноос эс хөөж томрон магадгүй амтны ус учраас хагарах магадлалтай. Тэгэхээр хэрвээ хагарч байна гэж авал эс үүргээ гүйцэтгэж чадахгүй өвхөж байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр усны потенциал бол эсэд бас чухал үүрэгтэй гэдгийг харж болох. За глюкозын концентрац хэрвээ буурах юм бол эс энергийн их үүсвэргүй болсноос амьсгал бодисын солилцоо удаашрах юм уу зогсно. Тэгэхээр бидний бие махбодын энергийн их үүсвэр бол глюкоз байдаг. Тэгэхээр глюкозын концентрац буурах нь ийм үр дүн үзүүлдэг байх нэ. Хэрвээ глюкозын концентрац өсвөл яах вэ гэхээр ус осмосын үзэгдлээр эсээс гадагшлна. Ингэснээр эсийн концентрац нэмэгдэж эсийн бодисын солилцооны урвал тасалдах болно. Тэгэхээр ер нь бол энэ ус температур, усны потенциал, глюкозын концентрац гэсэн энэ гурван зүйл маань зайлшгүй тогтвортой хадгалагдаж байх ёстой. Энэ тогтвортой хадгалагдах механизмыг бол гомеостаз хангадаг байх нэ. За тэгэхээр энд багш нь 9-р ангид та бүхний үзэж байсан гомеостазын зохицуулгын механизмыг харуулсан байна. За тэгэхээр бид бүхний биеийн дотоод орчин бол ерөнхийдөө тогтвортой байх ёстой гэдгийг та бүхэн мэдж байгаа. Хэрвээ тогтвортой бус болох юм бол яах вэ гэхээр тогтвортой бус боллоо гэсэн цочрлыг хүлээн авуур руу дамжуулдаг байгаа. Хүлээн авуур бол өксөх зам буюу төв рүү тэмүүлэх мэдрэлийн ширхгээр бидний тархинд байрлах хяналтын төв дамжуулдаг. Тохирох хяналтын төв нь энэ мэдээллийг хүлээж аваад уруудах зам буюу төвөөс төгөх хөдөлгөөний ширхгээр хариу үйлдэл гүйцэтгэх эрхтэнд дохио өгдөг. Ингээд хариу үйлдэл гүйцэтгэх эрхтнээс маань яах вэ гэхээр энэ тогтвортой бус байдлыг тогтвортой хэлбэрт шилжүүлэх үйлдэл хийгддэг.
Тэгэхээр энэ зүйл маань юу юм бэ гэхээр гомеостазын зохицуулгын механизм бол энэ зарчмаар явагддаг гэсэн үг. Тэгэхээр энэ механизмыг бид юу гэж нэрлэдэг вэ гэхээр эргэх холбооны механизм гэж нэрлэдэг. Эргэх холбооны механизм. За тэгэхээр эргэх холбооны механизмд оролцогчд юу байх вэ гэхээр саяны схем дээр харагдаж байсан тийм ээ. Цочрол байна, түүнийг хүлээн авахчд байна, хяналтын төв, тэгээ хариултал үзүүлэгчд буюу эпектрүүд байдаг байна. За тэгэхээр цочрол нь гомеостазд нөлөөлөгч хүчин зүйлсийн төрөл бүрийн өөрчлөлтүүд байна. Жишээлбэл цусны температурын өөрчлөлт, цусны усны потенциалын өөрчлөлт гэдэг өөрчлөлт гарах юм бол энэ бол цочрол болж өгнө гэсэн. Цочрлыг физиологийн хүчин зүйл буюу нөхцөлийн тухай цочрлыг мэдрээд түүнийг зохицуулахад оролцогч мэдрэхүүн эрхтнүүд мэдрэлийн төгсгөлийг бид хүлээн аваарууд гэж нэрлэдэг байна. Хяналтын төв гэдэг маань тарих нуусанд байрладаг гомеостазын тодорхой тэнцвэрийг зохицуулах төвүүд. Жишээлбэл бидний биеийн дулаанд өөрчлөлт гарлаа гэдгийг бол гипоталамус мэдрэх ёстой гэсэн үг. Тэр бол гипоталамус бол хяналтын төв болно гэсэн үг. За эпектрүүд гэдэг бол булчин, булчирхай зэрэг хариу үйлдэл үзүүлж байгаа эрхтнүүд байдаг байна. Тэгэхээр бидний эргэх холбоо гомеостазыг тогтвортой байлгадаг эргэх холбоонд оролцогчд бол эдгээр зүйлс байдаг байна. За та бүхэн тэмдэглэж аваарай. За тэгэхээр эргэх холбоо үндсэн хоёр төрөлтэй байдаг. Эерэг эргэх холбоо, сүрэг эргэх холбоо. За эерэг эргэх холбоо бол ерөнхийдөө маш цөөн тоотой байдаг, огт байдаг бол биш. Тэгээд хэрхэн эерэг эргэх холбоо явагддаг вэ гэдгийг багш нь та бүхэнд харуулъя. За тэгэхээр бидний хүлээн авуур маань цочрлыг хүлээн аваад түүнийхээ тухай мэдээллийг хяналтын төв рүү дамжуулна. Үүний үр дүнд хяналтын төв идэвхжиж, булчирхай эсвэл эрхтнийг идэвхжүүлэгч хоёр дахь бодисыг ялгаруулдаг байгаа. За ингэснээр анхны бодисын ялгарлыг илүү идэвхжүүлдэг. Уг нь бол яах ёстой вэ гэхээр тэнцвэр алдагдсан тохиолдолд түүнийг буцааж эргүүлэх механизмаар ихэвчлэн тэнцвэр тогтдог байгаа. Эерэг эргэх холбооны тохиолдолд алдагдсан тэнцвэрийг улам илүү нэмэгдүүлдэг байгаа. Тэгэхээр энийг бол багш дараагийн слайдн дээр жишээгээр тайлбарлая. За сүрэг эргэх холбоо бол ихэнх бидний гомеостазын үзэгдлүүд сүрэг эргэх холбооны механизмаар явагддаг байгаа. За тэгэхээр хүлээн авуур маань мэдээллийг хүлээж аваад тэнцвэр өөрчлөлт гарлаа гэсэн мэдээллийг хяналтын төв рүү дамжуулна. Хяналтын төв идэвхжснээр булчирхай эсвэл эрхтнийг идэвхжүүлэгч хоёр дахь бодисыг ялгаруулдаг. За энэ ялгарсан бодис маань яах вэ гэхээр анхны бодисын ялгарлыг бууруулах буюу зогсооход чиглэсэн үйл үзүүлдэг байна. Тэгэхээр бидний биед явагддаг ихэнх гомеостазын үзэгдлүүд бол сүрэг эргэх холбооны механизмаар явагддаг байгаа. За тэгэхээр дараагийн слайдн дээр багш нь юу бэлдсэн бэ гэхээр жишээлбэл тэр цөөн тоотоо тохиолддог гэсэн эерэг эргэх холбооны механизмыг жишээгээр багш нь тайлбарлаж өгье. За тэгэхээр энэ эерэг эргэх холбооны нэг жишээ бол хүүхд хөхөөлөх үед хөхний сүүний ялгарл байгаа. Хөхний сүү ялгарх процесс маань эерэг эргэх холбооны механизмаар явагддаг байна. За хүүхэд хөхөж эхлэхээр цочрол яах вэ гэхээр мэдрэхүүн нейроноор дамжаад бидний тархинд байрлах гипоталамус буюу өнчин тархины арын хэсэгт очдог байна. Тэгэхээр өнчин тархины арын хэсэг хүүхэд хөхөж байна гэсэн мэдээллийг аваад мэдрэлийн шүүрэл ялгаруулагч эс нь мэдрэлийн даавар ялгаруулдаг. За тэгэхээр тэр мэдрэлийн даавар нь бол юу байдаг вэ гэхээр өнчин тархины арын хэсэг нь окситоцин гэдэг мэдрэлийн даавар ялгаруулна. Ялгарсан мэдрэлийн даавар маань цусны судас руу шүүрч ороод цусны судсаар зөөвөрлөгдөн бай эсэд очдог. Тэгэхээр хөхний сүү ялгарх энэ эерэг эргэх холбооны механизмын бай эс маань хөхөн дэх гүлгэр булчингууд байдаг байна. Тэгэхээр энэ бай эсэд окситоцин очсноор хүүхэд хөхөж байна, илүү сайн агшиж, илүү сайн сүү ялгаруулаа гэсэн хариу үйлдлийн дохиог өгдөг байна. Үүний дагуу анх агшиж байсан булчин маань окситоцины үйлчлэгээр улам илүү идэвхтэй агшилт нь нэмэгддэг гэсэн үг. Ингэснээр сүүний ялгарл нэмэгддэг байна. Тэгэхээр энэ маань ямар хариу үйлдэл болж байна вэ гэхээр эерэг хариу үйлдэл болж байгаа. Нэгэнд өөрчлөгдсөн тэр тэнцвэрийг улам илүү нэмэгдүүлж байгаа ийм хариу үйлдлийн механизм байна. За энд багш нь сүрэг эргэх холбооны механизмыг үзүүлэхээр бэлдсэн байна. За тэгэхээр бидний гидсэн дэх 12 хуруу гидсний pH ямар байх вэ гэдгээс нөлөөлөн явагддаг хариу үйлдлийн механизм байгаа. За тэгэхээр бидний хоол боловсруулах эрхтний систем буюу ходоод нь боловсрсон хоол маань 12 хуруу гидс рүү хамгийн түрүү орж ирдэг. Гэтэл бид бүхэн мэдэж байгаа ходоодны маань pH буюу орчин нь хүчлэлэг байдаг. Ихэвчлэн pH 2-той тэнцүү байдаг. Тэгэхээр ходоод нь боловсрч байгаа хоол хүнс 12 хуруу гидсэнд орж ирснээр яах вэ гэхээр 12 хуруу гидсний орчныг хүчлэлэг болгодог. Гэтэл 12 хуруу гидсэнд ажилладаг энзимүүд маань
саармаг буюу шүтлэг орчинд илүүсэн ажилладаг байдаг. Тэгэхээр яадаг вэ гэхээр ходоодноос орж ирсэн хоол хүнс маань бол цочруулын үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг. Ингээд 12 хуруу эзэнд байгаа дотоод шүүрлийн эсүүдийг идэвхжүүлдэг мэдээлэл намжуулж. Тэгэнгүүт 12 хуруу дотоод шүүрлийн эсүүдээс даавар ялгардаг. Тэр даавар нь бол 12 хуруу эзэн дэх S гэсэн эсүүд маань даавар ялгаруулдаг байна. Энэ ялгарсан даавар маань цусны цус руу шүүрч ороод тэгээд байс буюу нойр бочирханд очдог. Нойр бочирхаа энэ мэдээллийг хүлээж авсныхаа дагуу бикарбонат ионуудыг ялгаруулдаг. Бикарбонат ион маань ходоодноос орж ирсэн хүчлэг орчныг саармагчуулан шүлтлэг болгодог. Тэгэхээр энэ явагдаж байгаа механизм бол гомеостазийн механизм бол сөрөг эргэх холбооны механизмаар явагддаг байгаа. За дээр нэмээд цөөхөн боловч байдаг гэсэн нэг жишээг бас та бүхэнд сонирхуулъя гэж багш нь бэлдсэн байна. Тэгэхээр бидний хүүхэд төрөх үед ямар эргэх холбоо үйлчилдэг вэ? Ямар зарчмаар гомеостаз маань зохицуулагддаг вэ гэдгийг та бүхэн сонирхож байгаа. Тэгэхээр хүүхэд төрхөөр өвдөх үед өвдөлт байнга нэмэгцээр байдаг. Хүүхэд төрөн дүртэд өвдөлт нэмэгцээр байдаг. Уг нь бол гомеостаз ажиллаж байгаа тохиолдолд яах ёстой вэ гэхээр тэр өвдөлтийг бууруулах чиглэлд бодисыг ялгаруулж тэнцвэртэй байх ёстой. Гэтэл яг хүүхэд төрхөөр өвдөж байгаа тохиолдолд бол тэр өвдөлтийг бууруулах ёсгүй. Тэгэхээр энэ ямар механизмаар явагддаг вэ гэхээр эерэг хариу үйлдэл болж байгаа. За тэгэхээр эхлээд хүүхэд төрөх дөхөөд тийм ээ ингээд ургийн толгой умайн хүзүнд даралт үзүүлж эхэлнэ. Энэ даралтыг мэдэрсэн умайн ханаас мэдрэлийн импульс тархи руу дамждаг. Ингээд тархинд ирсэн мэдрэлийн дагуу өнчин тархинд окситоцин ялгаруулахыг өдөөж өгдөг. Окситоцин гэсэн даавар ялгардаг байна. Ингээд окситоцин нь цусны урсгалаар умайн хан руу зөөвөрлөгдөж очоод окситоцин умайн ханыг улам илүү идэвхтэйгээр агшаадаг. Ингээд энэ идэвхтэй агшилт өгөх окситоцины ялгаралт маань хүүхэд төрөх хүртэл үргэлжилдэг байна. За ингээд гомеостазийн тухай өнөөдрийн хичээлээ үүгээр төгсгөе. Дараагийн хичээлээр бид дулааны болон глюкозын зохицуулгын тухай ярилцгаулна. Тэгэхээр энэ сэдвийг бид өмнө нь 9-р ангидаа үзсэн байгаа. Та бүхэн энэ сэдвээс сэргийн санаж харсан байгаараа ингээд 12 дугаар ангийн хүрээнд дараагийн хичээлээр үргэлжлүүлэн үзцгээе.